Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын хурлын гишүүн Амгаланбаатараас 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн амтны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурл 2025 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж эцсийн хэлэлцүүл бэлдүүлэхээр байгаль орчин хүн сэдвийн аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байгаль орчин хүн сэдвийн аж ахуйн байнгын хороо 2025 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу амтны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцсийн хэлэлцүүл бэлтгэсэн амтны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон байнгын хорооны танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ амтны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүн сэдвийн аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаар тавьсанд баярлалаа.